Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг эрүүл мэндийн төлөвлөгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаараар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөдөл нөхөрчгөн тасгийн хэмж нисхүүгийн алигламаа өргөдөн орж байна. За Монгол улс бол нийт хүн амын 50 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бит хоёрын тухайтад эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тулгамдж байгаа ямар асуудлууд байна? Тэдгээрээс хэрхэн одоо урьдчилан сэргийлэх талаар ярилцахаар студид хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр манай эмэгтэйчүүдийн төгөөмөл тохиолдог ямар эмгэгүүд байдаг талаар манай алигмаа эмчхан одоо биднэрт бас танилцуулаач гэж танаас хүсэж байна. За баярлалаа. Юмны өмнө сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Нийт үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. За ер нь бол яг нийт хүн амын 50 орчим хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн донд бол нөхөрчгөн насны эмэгтэйчүүд бол ер нь 15-аас 49 насны хооронд авч үздэг. За эдгээр эмэгтэйчүүдэд бол одоо тулгамдаад байгаа эрүүл мэндийн нөхцөл байдлын асуудлууд бол өрсөлд өвчнүүд байна. Ялангуяа одоо бэлэг эрхтний бага арцхийн өрсөлд өвчнүүд мөн одоо бэлгийн замаар дамжих халдвар мөн даавраар одоо дааврын хамааралтай дааврын алдагдал дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдaltaй эмэгүүд бас тодорхой хувийг эзэлдэг. За мөн одоо эргэтэн тогтолцооны эмгэгээс үүдэлтэйгээр мөн жирэмслэл төрөлтөй холбоотойгоор жирэмслэл төрөлтийн хүндрэлтэйгээр холбоотойгоор бас эмэгтэйчүүдийн маань эрүүл мэндэд бас сөрөг одоо нөлөөлөл энэ төр бий болдог. За ийм байгаа. Нөхөрчгөн насны эмэгтэйчүүдээ одоо идэвхтэй нөхөрчгөн үйл ажиллагаа явуулдаг нас маань бол ер нь бол 18-аас 35 насныхан байдаг. За тэгээд эдгээр эмэгтэйчүүдэд маань ялангуяа одоо өргөдлийн асуудал бас төгөөмөл тохиолдож байгаа тий. Өргөдлийн маань ер нь бол дийлэнх шалтгаан бол одоо энэ яг энэ бага арцгийн өрсөлд өвчин тий бэлгийн замаар дамжих халдвар үр хөндлөлтөй холбоотой хожим өсөж байгаа өрсөлд наалдцдаг өөрчлөлтүүд болно. Одоо эдгээрүүд бол өргөдлийн дийлэнх шалтгаанууд болдог. За үүнээс гадна бол бас эмэгтэй хүний нөхөрчгөн дааврын үйл ажиллагаа зохицуулах алдагдсантай холбоотойгоор өндгөөсийн үүсэлт гадагшлах үйл ажиллагаа процесс алдагдсантай холбоотойгоор өргөддөг байгаа. Тэгээ сая хэллээ би бас сүүлийн үед бас эмч судлаач хүний үед миний ажиглагдаад байгаа юм. Манай сүүлийн үеийн залуучууд, охид бүсгүүчүүд маань бас гэр бүл төлөлтийг нэлээд хожуу хийгээд байгаа юм шиг санагдаад байна. Нэлээдгүй хэсэг нь яг бас мэдээж тодорхой хэсгийн хүмүүс нь бол харьцангуй наснаас өмнө ч гэдэг юм уу те. Өсвөр насны хожуу наснда нөхөрчгөн эхлэл үедээ ч юм уу гэр бүл төлөлтийн асуудал яригдж хагаад бүр өндөр боловсралтай эмэгтэйчүүд бол гэр бүл төлөлтийг бол нэлээд тийм хоошоо тавьсан 30 хүрж ээж төрөө 30 гарч ээж төрмөр байна. Арай болоогүй байна. Гэр бүл төлөлт бол арай миний одоохондоо төлөвлөгөөнд ороогүй байна гэдэг иймэрхүү асуудлууд их төгөөмөл ярьдаг л да. Тэгэхээр одоо ер нь эмэгтэй хүн одоо энэ гэр бүл төлөлтийн асуудлыг хэдийн наснда яг төлөвлөж жирэмсэлж гэр бүл төлөлтийн асуудлыг нэлээд одоо өөртөө анхаарал тавьж зохицуулах хэрэгтэй байдаг бай. Энэ бол аюул чухал асуудал. Ер нь бол эмэгтэй хүн одоо нөхөн үржихүү тэ эрүүл нөхөн үржихүү үйл ажиллагаа явуулна гэдэг бол бас маш чухал. Энийг бол одоо хүн бага наснаас одоо боловсролыг эзэмшиж тий бүр одоо бэлгийн байршилтын үеэс өсвөр наснаас энэ бол ерөөсөө суур эрүүл мэндийн асуудалтай шууд холбогддог асуудал байгаа. За ер нь бол хүн эрүүл нөхөн үржихүүн одоо амьдралаа хадгалж явах нь бол явах үйл ажиллагаа бол аюул чухал. Тийм учраас бол идэвхтэй наснда ялангуяа одоо 24-өөс 29 насны хооронд бол яг эмэгтэй хүний өндгөөсийн чанар болон одоо нөхөн үржихүүн үйл ажиллагаа бол хамгийн өндөр идэвхтэй оргил үе дээр явагддаг байгаа. За энэ үе дээр бол хүн жирэмслэл төрөлтийн үйл ажиллагаагаа зохицуулах юм бол бас харьцангуй бас одоо эрүүл сайхан явагдах юм боломжтой нас гэж үздэг. Мөн одоо ялангуяа энэ нөхөрчгөн үйл ажиллагаа хадгалж одоо эрүүл байлгах үүднээсээ бол мэдээж одоо эмгэг байдалд хүрэхээс нь өөрийгөө сэргийлэх ёстой. За тухайлбал одоо яг энэ гэр бүлээ төлөвлөх насандаа төлөвлөхгүй хойшин тавих ч юм уу тий. Сурч боловсрох. Илүү одоо нийгэмд эзлэх байр суурь, гендер гэл ингэж байгаа энэ асуудал маань нөгөө талаас бас гэр бүл төлөлтийн асуудал сөргөөр нөлөөлөд байгаа юм шиг санагддаг байхгүй. За сая түрүү ярьлаа тийм ээ. Ерөнхийдөө манай одоо охид эмэгтэйчүүд маань, бүсгүүчүүд маань гэр бүл төлөлтийн асуудлыг нэлээд хожуу тавьж байгаа юм шиг миний хувьд л их анзаарэгддэг. Ялангуяа одоо сурч боловсрох. За дээрэс нь одоо эмэгтэй хүн гендер за тэгшэрх, дээрэс нь ажлын байр хадгалж үлдэх. За дээрэс нас нэг юу гэдгийг одоо карьер хөөх гэж ярьдаг тийм бид нар ерөнхийдөө ингээд степ бай степээр одоо өөрийнхөө боловсролоороо дамжуулаад одоо амьдралынхаа баталгааг олж авахын тулд эмэгтэйчүүд бас энэ гэр бүл төлөлтийг нэлээд хожуу
тавиад байгаа юм шиг надад бодогддог. Яг тэгэхээр манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүдийн ингээ ярилцаад үзэхээр ихэнх л одоо арай болоогүй байна, нас олоогүй байна, энийг сурсны дараа, тэгсний дараа гэсэн иймэрхүү байдалтай хариултуудыг их өгдөг л дээ. Тэгэхээр яг одоо мэрэгжлийн хүний хувьд ер нь бол одоо манай охид эмэгтэйчүүд маань гэр бүл төлөлтийг хэрхэн хийгүүлэх нэг дараагийн эрсдэл буюу саяны төрөний ярьсан дээр өргүүдэл гэдэг юм руу хүрэхгүй байх боломжтой байдаг бай. За энэ бол айгүй маш чухал асуудал байна. За ер нь бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар бол 21-с 35 наснд бол эмэгтэй хүний хөрч үйл ажиллагаа хамгийн идэвхтэй, хамгийн чанартай сайн явагдах боломжтой одоо энэ наснда төлөвлөлтийг хийх боломжтой гэж зөвлөж байгаа. Тэгэхээр манай эмэгтэйчүүд маань одоо аль хэзээ 35 нас хүртэл ингээ боловсрол өөрийн ажлын карьер гэдэг юм уу тий өөр бусад зүйлд илүү цаг хугацаа зарцуулж явж байгаад гинт одоо яг өргүүдлийн асуудалтай тулгараад 35 нас хүрсэн хойноос эмнэлэг тандаад дараагийн асуудал үүссэн байх тохиолдолд ажиглагддаг. Тэгэхээр ер нь бол хүн 21-с 35 наснда энэ сайхан бие физиологи эрүүл байх үедээ тий эсийн чанар сайн байх үедээ хөрч үйл ажиллагаагаа явуулах явуулахыг одоо аль болох баримтлах ёстой л гэж зөвлөмөр байна. Түрүү ярьсан багаарцгийн эрхтний өрсөлд өвчин маань өөрөө өргүүдэл төрөдөг гэх тээ. Тэгэхээр багаарцгийн эрхтний өрсөлд өвчнөд гэдгээ одоо эмэгтэйчүүд маань ер нь яаж мэдэх ёстой вэ? Одоо яг тэгвэл одоо эмнэлгээр үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүд маань ихэнх зарим бага хэвлийн доогор өвдөд байна. Өтөрнөөс цагаан эмх гараад байна гэл ингээл иймэрхүү зөвөр шалгаануудыг хэлж ирдэг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо бүсгүүчүүдэд хандаад одоо багаарцгийн эрхтний өрсөлд өвчин гэдгийг одоо жишээл эмэгтэйчүүд байна. За би нэр багаарц эрхтний өрсөлд өвчтэй болж байгаа юм байна шүү гэдгээ урьдчилж мэдэж таамаглаач гэдэг юм уу тиймэрхүү юм байгаа юм. За ер нь бол багаарцгийн өрсөлд өвчин гэдэг маань бол өөрөө бас айгүй тулгамдсан өвчин. Энэ бол нөхөрчүүн насны эмэгтэйчүүдэд бас маш их байдаг тий. Маш их дархалттай ийм өвчин байгаа. Багаарцгийн одоо энэ өрсөлд өвчнүүд маань бол өрмөц болоо өрмөц бус тийм нян вирусын халдвараар үүсгэгддэг байгаа. За энэ өрмөц гэдэг нь бол ихэвчлэн бэлгийн замаар дамждаг халдвар нян вирусууд орно. За өрмөц бус нь болохоор зэрэг одоо жишээлбэл шээсний замаас тий өсөх замаараа дамжин халдварлаад улмаар бол одоо нөхөрчгөө эрхтнийг өрсүүлж гэмтээгээд наалд сорвжил үүсгээд энэ улмаар явандаа одоо өргөдөл төрөгдөг. Мөн одоо өрмөц халдварн ч гэсэн одоо мөн ялгаагүй өрмөцөөр эмэгтэй хүний умаа, дайвар, үрийн хоолоо эдгээрийг бол бүр сонгомлоор гэмтээж одоо наалд зурвсэл үүсгдэг ийм бас онцлогтой байгаа. Мөн одоо хэвлийн янз бүрийн одоо жишээлбэл маш илбэг байдаг л та мухар болгоо өрсөл ялангуяа одоо мухар болгоо өрсөл манд хүндрээд хагараад тий хэвлийн одоо гялтан хайсны өрсөл үүсээ тэр нь бага арцагт тархамлаар одоо өрсөл үүсгэсэн байгаа тохиолдолд бас бага арцгийн наалт архаг өрсөл бол үүсчдэг. За эдгээр одоо өрсөлд өвчнөр өвдсөн үед бол эмэгтэй хүнд хэвчлэн одоо арцгаар цаваар тий өвдөх биений өвдөлттэй ирэх зэрэгшинч тэмдгүүд бол илэрдэг мөн одоо өтрээний ялгац хэвийн бос болох эдгээр завирууд илрээл яваал байдаг. Гэвч одоо зарим нь бол ингээд тэрэндээ анхаарал тавиад үзүүлээд одоо ингээд эмнэлгүүд маань бас харцсангуй айгуу сайхан олон болчлоо тий хаашаач хандсан одоо ингээд айгуу нээлттэй болцсон байна. Мэдээллийн их сурвалжууд ч гэсэн айгуу их байдаг болчихсон байна тий. Үүнийгээ дагаад бас манай эмэгтэйчүүд харцсангуй бас одоо энэ талаар бас мэдлэгтэй мэдээлэлтэй болцсон байгаа. Гэвч одоо эдгээр өвчнийг эмчлэхгүй байснараа ямар уршигтай юм бэ? Ямар хор уршигтай юм бэ гэхээр энэ бол одоо маш хор уршигтай. Тухайлбал одоо үнэхээр жирэмслэхийг хүсэж байгаа юм битээ. Энийг эмчлэхгүй явсаар байтал нэмэгдээд өргөдөл түрээд үрийн хоолой битүүрээ тий. Ингээд дараагийн асуудал хүндрээд гараад ирдэг. За түрүүнд бас ярьжсэн даавартай холбоотой тий ялангуяа дааврын булгаанс алдагдах, биений үний мөчгөлөг алдагдах маань бас тодорхой хэмжээр өргөдөл нөлөөдөг. Тэгэхээр одоо ингээд эмэгтэйчүүдийн одоо эрүүл мэндтэй холбоотой үүссэн тэр асуудал маань бүр явж эцсийн бүлэгтэл өргөдөл төрөж байгаа гэж ерөөхдөө одоо бидний одоо нэг таамаглаж байгаа тий бага арц эрхтний өрсөлд өвчин байна. Дээрээс нь дотоод шүүрлийн гаралтай эмэгүүд мөн одоо янз бүрийн хавдрын үүсгэрүүд хүртлээс өргөдөл төрөдөг юм онцлогтой. Тэгэхээр даавартай холбоотой өөрчлөлт сүүлийн үе жоохон нэмэгдээд байгаа хандлагатай байна л да. Тэгэхээр та бас өөрөө судлаач хүний хувьд яг энэ дээр ямар бодолтой байдаг вэ? Ер нь бол яг эмэгтэйчүүдийн одоо нөхөрчүүн дотоод шүүрлийн эмгэгүүд гэж байдаг. За үүн дотроо бол зөнхлөн тохиолддог эмгэг бол өндөрч хуулийнхаа хам шинж гэж дотоод шүүрлийн эмгэг байгаа. За энэ эмгэг бол өөрөө ер нь бол эмэгтэйчүүдийн дааврын хамгаалалтын өргөдөл юм бол дийлэх шалтгаан болж өгдөг. Ялангуяа залуу эмэгтэйчүүдэд. Тэгэхээр энэ дааврын хамгаалалтаа өвчин маань одоо ямар зовир шаналгааг эмэгтэйд бий болгодог вэ гэхээр хөвчлэн биений өмнө мөчлөгийг алдагдуулчихдаг.
биений юм бүр урт хугацаанд ирэхэ болчдөг. 35 ба түүнээс дээш одоо хоногийн мөчлөгтэй болоод уртсах. Эсвэл бүр одоо 3 сар ба түүнээс дээш хугацаагаар биений юм ирдэг. Жилдээ 8-аас цөөн тоогоор ирдэг ч юм уу тийм ийм байдаг. Тэгээд мөн одоо эр бэлгийн даавар ихсэнтэй холбоотойгоор үсжилттэй, батгашилттай болох. Инээсээ болоод эмэгтэй маань одоо маш хямардаг, сэтгэл зүйн. Ялангуяа сүүлийн үед энэ хоолтын соёлтой холбоотойгоор би ажиглаад байгаа байхгүй. Ерөнхийдөө ингээд нөө биеийн жинхтэй болоод байгаа тий. Тэгэхээр одоо жишээлбэл тий энэ сошиалд их байна, их удаан цаг хугацаатай компьютер дээр ажиллаж чинь, байнга суугаа ажил хийж ингээд энэ байдал маань өөрөө бас одоо энэ эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн асуудлыг асуудал тий. Үүдэлтэй эмгэгийг улам цаашаа хөгжих одоо суурь нь амьдралын буруу одоо хөвшил нөлөөлөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр маань бие нөхцөлдүүлээ цаашаа явах юм бол улам эмгэг маань даамжраад явчихдаг. Тэгэхээр бол угаасаа энэ одоо дааврын хамааралтай эмгэгийн бол үндсэн суурь эмчилгээ нь бол өөрөө амьдралын хэм маягийг зөв болгохоос эхэлдэг. Жишээлбэл одоо биеийн жинглүү их хөдөлтэй одоо бацин солилцоо хямарсан тий өгцсний алдагдaltaй байх юм бол жингээ асах. Тэгээд бацин солилцооны одоо эрчимжүүлэх хэмжлэгээ хийх тий даавар орлуулах хэмжлэгээ хийх гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар одоо суурь хэмжлэгийг эхэлж явдаг байгаа. Харьцангуй одоо их байгаа нь бол мэдээж одоо орчин үед онцлогоо дааврын шинжилгээ, иммунологийн шинжилгээний одоо технологиуд маш сайн хөгжсөнтэй холбоотойгоор мэдээж одоо эмч мэрэгчлүүдийн чадвар, ур чадвар дээрсэнтэй холбоотойгоор бол эдгээр онцлогооны асуудал, илрүүлэлтийн асуудал нь бол мэдээж нэмэгдсэн. Тэгэхээр бас энэ дэр нэг тодруулга хийгээд манай одоо эмэгтэйчүүд маань манай нэвтрүүлгийн үндсэн зорилго маань бас эмэгтэйчүүд хамгийн гол нь эрүүл мэндийн боловсрол олгох. Тэгэхээр биений юм хямарч байна гэдгээ бүсгүүчүүд маань одоо яаж одоо мэдхүү өөрөөгөө за энэ миний биений юм нэг л биш биш шүү. Ер нь одоо энэ өсвөр насны охтууд яг анх биений юм ирснээс хойш хэдийн хугацаанд тогтмолжихгүй байж болох юм. Цаашлаад одоо энэ өөртөө гарч байгаа өөрчлөлтийг яаж илрүүлэх вэ? Ер нь бол эмэгтэй хүний нөхөрч үйл ажиллагаа хэвэн явагдаж байгаа маш том шинж тэмдэг бол биений эмнээ мөчлөг байдаг. Тэгэхээр ер нь бол одоо өсвөр насныханд ч гэсэн биений эмнээ мөчлөг ер нь бол биений эм ирснээс хойш өсвөр насны охтуудад 3 жил дотроо тогтворчдөг. 3 жил дотроо бол одоо богино хугацаанд ирэх юм уу те эсвэл одоо зарим нэг сар өнжиж ирэх юм уу байж болно. 3-аас дээш жил дотроо бол аяндаа дөнчин тарих, умаа, өндөвчний үйл ажиллагаа маань хоорондоо холбогдоод тогтмолж аваад ер нь бол цикл нь бол 28-аас 30 хоногийн хооронд хэлбэлцээд ирдэг. Тэр эмэгтэйчүүд маань ер нь биений эмнээ мөчлөг бол ер нь 21-с 35 хоногийн хоорондоо дотроо явагдаж байхад бол энэ хэвийн буюу энийгээ дагаад эмэгтэй хүний үндгээсээ үйл ажиллагаа ч гэсэн хэвийн явагдаж байна. Хэвийн гадагшилж байна гэдгийг бол мэдэх боломжтой илэрхийлж байгаа шинж тэмдэг байна. За дээрэс нь бас одоо нэг юм асуухад ялангуяа даавартай холбоотой одоо өндөвчөнд уйлахаа үүсэх тий умаа хоргоо хавдар гэдэг ялангуяа сүүлийн үед 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн дунд бол нэлийн түгээмэл байгаад байгаа зүйл бол умаа хоргоо хавдар байгаа даа. Энэ маань ч гэсэн бас дааврын баланстай холбоотой бас одоо илэрч яадаг юм шинж тэмдгүүд. Тэгэхээр бүсгүүчид нь бас ярьдаг л да одоо яг энэ одоо хоргоо хавдар би ахуулах уу яах уу гэл ингээл аюух асуудалтай байгаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь бол одоо умаа хоргоо хавдар үүсэх тий дааврын балаас алдагдах гэдэг маань бол өөрөө юунаас үүдэлтэй юм бэ? Тэрнээс эмэгтэйчүүд маань сэргийлж сурах хэрэгтэй. Тухайлбал одоо бэлгийн харилцааны тооноос тий тухайлбал бэлгэрхтний харахыг өрсөлд өвчин удаан уужгарч одоо явснаас байдаг юм уу тий эсвэл одоо дааврын баланс алдагдаад явсныг анзаарахгүй гэдэг юм ажиллахгүй явсан. Тэгэхээр ерөөсөө энэ бүгдээ сэргийлэх ганц боломжтой юм бол урьдчилан сэргийлэх үзлэг. Ер нь бол эмэгтэйчүүдэд тогтмол үзүүл эмэгтэйчүүдийн эмчүүд тогтмол хандаад өөртөө байгаа проблемуудаа ер нь бол ярьж хэлж тий би одоо хэвэн байна уугүй гэдгийг нь үзүүлэх бол одоо маш том соёл маш том урьдчилан сэргийлэх боломж. Хэдийнэ одоо өвчин үүссэн өвчин эмгэг маань үүсээд тий би болчихсныхаа дараа тэрийг мэдээж одоо эмчлэх онцлох дараа нь бол тодорхой байж байгаа. Гэвч бол одоо тэрний хойно биш тий өвтгөөс нь сэргийлж байнга тогтмол одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж тий өөрийгөө үзүүлж онцлуулж ингэж явах юм бол манай эмэгтэйчүүд маань энэ хөрчгүй эрүүл мэндийн асуудал гэдэг юмнаас бол бас зайлсхийх бүрэн боломжтой. Ялангуяа одоо тэ зүгээр нөгөө эрүүл гэж өөрийгөө бодож байгаа эмэгтэйчүүд л жилдээ нэг удаа эмэгтэйчүүд эмнэлэгт хандчихдаг. Магадгүй яг архан хууч өвчтөө тийм ээ одоо миомтой, хоргоо авдартай, өөс хөртөө хүмүүс манайх хагас жилдээ нэг удаа үзүүлээд хэмжээг нь томорч үгүй юу илүү байх нь бүтцнээ өөрчлөгч үү гэдэг байдлыг бас хянуулж авах нэг зүг байгаад байгаа юм тий. Одоо тухайлбал өндөвчөнд одоо киста гэж ярьдаг тий. Киста үүссэн байвал одоо жишээлбэл киста манд 3 мөчлөг, биений эмнээ 3 мөчлөг дамжихад бол тэр үйл ажиллагааны гаралтай киста бол өөрөө аяндаа шимэгддэг.
За өшөө ингээд цаашаа ажиглах бол 6 сар хүртэл бас ажиглаж болдог. Тэрэнд одоо яарад ямар нэгэн бяц засал хийлгэн ч гэдэг юм уу те тэрэнд ямар нэг одоо зовнил үсээд ингээд зовоод байх шаардлагагүй. Тэр бол бас заримдаа өөрийн хэвийн биений мөчлөгийн одоо зохицуулалттай холбоотойгоор бас ингээд хаграад шимэгдээд алга болж болдог. Харин одоо умаан булчингийн хоргоо хавдар те явал аливаа одоо хавдар төстэй үүсэх хүрэнтэр үүсэх одоо тодорхойлогдсон байгаа бол 6 сар тутамдаа заавал одоо хит аваагаар хянуулж те хэмжээ эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө заавал авах шаардлагатай. Тэгэхээр манай Монгол улс бас харьцангуй бас манай эрүүл мэндийн яам эмч мэрэгчлэнгүүдийн бас санаачлагаар олон улсын дэмжлэгтэй бас умуу зүйн хорт хавдрыг илрүүлэх юм том скринингийн одоо арга Монгол улс нэвтрүүлээ нэлээд олон жил болж байна л доо. Тэрнийг бас үндсэн дээр ч бид бас умуу зүйн хорт хавдрыг эрт илрүүлж байгаа. Тэгэхээр умуу зүйн хорт хавдар дээр одоо таны одоо хувьд хэлэх эмэгтэйчүүдтэй те ялангуяа манай эмэгтэйчүүд одоо нөгөө нэг эмчт үзүүлэхгүй айгу удаа явдаг. Ялангуяа одоо хот суурин газараас аслагдсан хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд маань тэгэхээр энэ дээр танд одоо хэлэх санаа хүмүүс маань өгөх одоо тийм зөвлөгөө юу байна? Монгол улсын хэмжээнд бол умаа үзээний хорт хавдрын эрт илрүүлгийг бол одоо хөдөө орон нутгийн Сумаас эхлээ тий Улаанбаатар хотод бүх нэгжид ингээд том хэмжээгээр хийдэг. Тэгэхээр тэрийг бол одоо ингээд насны заалт дээр өрхийн эмчинд очиод та энэ жил өхөх нэ шүү гэдгийг айгүй хариуцлагатайгаар тэрийг биелүүлээд явах юм бол эндээс бас сэргийлэх боломжтой. Энэ бол ингээд уулнаа шийдэх боломжтой асуудал байхгүй. Тэрнээс гадна одоо умаа үзүүний хорт хавдар ч өөрөө тэр папиллома вирусээр үүсгэгдэж байгаа. Тэгэхээр энэ зөвхөн одоо эмэгтэй эрүүл мэндтэй холбоотой асуудал биш байхгүй. Одоо бэлгийн харилцаанд орж байгаа партнер буюу эрэгтэй эрүүл мэнд бас айгүй чухал. Тэгэхээр одоо нэгэнт хамт амьдарч байгаа тий хоёлаа ингээд одоо гэр бүл болоод ингээд хамтран амьдарч байгаа тохиолдол бол нөхөрч үйл ажиллагаа маань хоёр хүнээс хоёулангаас нь хамаардаг. Тэгэхээр эрэгтэйчүүд маань ч гэсэн одоо бэлгийн нөхөрч үйл ажиллагааны эрүүл мэндийн асуудал дээр бас айгүй онцолж анхаарч тий тэр одоо янз бүрийн шинжилгээ ажиллагаанд бол бас адилхан өршлөн зэрэглэх байдлаар оролцож хамрагдаж одоо бие биенээ дэмжиж бие биенийг ингэж урайлж оролцох хэрэгтэй л гэж боддог. Зөв энэ бол их зөв мессеж яагаад вэ гэхээр манай бас эрчүүд маань зарим тохиолдолд үгдгийн одоо ийм үүсгэгч илэрчлээ гэдэг нь яагаад надаас ийм үүсгэгч илэрдэн чамаас яагаад илэрдэн надад байхгүй гэл иймэрхүү байдлаар илүү одоо нөгөө арай ойлголт нь буруу төвшинлөө илүү хандаад байдаг юм шиг надад санагддаг. Тэгэхээр бас эрчүүд маань бас эрүүл мэндийн боловсрол өөрийнхөө эрүүл мэндэд бас нэлээд анхаарах шаардлагатай. Тэгээ сүүлийн үед бас эрэгтэйчүүдийн эмнэлэгч бас нэлээдгүй одоо түгээмэл бас байгуулагдаад эрчүүд маань үзүүлэх тусламж үйлчлэгээний хүрээж гисэн сайжраад байгаа юм шиг санагдаж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө манай одоо нэвтрүүлгийн дуусах цаг одоо өндөрлөх цаг төхөж байна. Танд одоо бас ингээ манай үзэгчид зориулаад хэлэх зөвлөгөө зөвлөмж байвал бас энэ одоо танд энэ цаг үл тий. За юуны өмнө одоо энэ нөхөрч хөрөлмөдийн асуудалтай яригдж байгаа. Тэгээд өөрөө бол би энэ өргөдлийн чиглэлээр одоо ингээ ажилтдаг мэрэгчлэлтний хувьд бол гэр бүлийн асуудын өргөдөл бол өөрөө аягүй том асуудал байдаг. Энэ маань бол тухайн гэр бүлийн одоо сэтгэл санааны тий эдийн засгийн хувьд одоо харилцааны хувьд маш том ингээд том асуудлуудыг үүсгэж байдаг. Тэгэхээр ер нь бол аягүй гэр бүлээ зөв төлөвлөөд тий нөхөрч үйл ажиллагаа зөв төвшөндөө явж явах юм бол үнээс бол сэргийлэх бүрэн боломжтой. Тэгэхээр аль болох бол энэ асуудлыг эрт таньж мэдснээс мэдэж эмч мэрэгчлэлтэнд одоо хандснаар бол та асуудлаа бол одоо бүрэн одоо илрүүлж өрсөлдөн сэргийлэх юм боломжтой. Энэ аргыг л хэрэглэх ёстой л гэж бодож байна. За өргөдөлтэй эмэгтэйчүүдийн тухай тийм байт юм байна те. Гэтэл бол одоо бас яг хэвийн нөхөрчгөн те эрүүл мэндийн хувьд бол харьцангуй одоо яг эрүүл байгаа гэр бүл төлөлтөд зохицуулж байгаа эмэгтэйчүүд маань хэрхэн одоо гэр бүл төлөлтөд зохицуулах ёстой вэ? Ялангуяа төрөлт хоорондын зай, эмэгтэй эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэндийг нөлөөлдөг. Тэр тал дээр та манай үзэгчид мэдээлэл өгвөл. Энэ бол бас аюу анхаарах асуудал. Хэдийгээр одоо хэвийн нөхөрч үйл ажиллагаа ажиглаж байгаа одоо хэвийн явагдаж байгаа ч гэсэн хит ойрхон төрөх юм уу те. Энэ маань бас эмэгтэйгийн эрүүл мэндэд бас эргээд өөрөө сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүний жирэмсэл төрөлт хоорондын зай бол 2 ба түүнээс дээш жил. За 5 жилээс дээш болоод ирэхээр бас эмгэг болоо явцдаг. Ер нь хамгийн тохиромжтой нь ер нь 2 жил гэж үздэг. За энэ хооронд бол эмэгтэй хүний бие физиологийн хувьд бас бүрэн ингээд одоо төлжөөд нөхөн төлжөөд үйл ажиллагаагаа явуулаад дараагийн жирэмслэндээ бэлтгэгдчихдэг ийм хугацаа гэж үздэг байгаа. За орчин үед бол бас ингээд жирэмслээ сэргийлэх янз бүрийн аргууд бол маш элбэг түгээмэл болсон. Тэгээ хэрэглэх одоо мэдээлэлч гэдэг юм уу тий одоо ямар нэгэн байдлаар одоо
эмэгтэйчүүд маань сонголт хийхэд айгүй боломжтой юм цаг хугацаанд ирсэн. Тийм учраас бас харьцангуй одоо нөгөө үр хөндлөлтийн асуудал бас жоохон буурсан байгаа шүү дээ тий. Тий тодорхой хэмжээгээр бас буурсан. Энэ маань бол бас сайн үзүүлэлт. Бас зөв арга хэрэглээд жирэмсэл төрөлтийнхөө хоорондох зайг бас зохицуулах тийм боломжтой гэдгийг бас эмэгтэйчүүд маань харьцангуй бас мэдлэгтэй мэдээлэлтэй болчихсон байна. Энэ тал дээр ч гэсэн бас мэдээж одоо юм чимрэгчлэлт нөгөө одоо бодлогын хувьд ч гэсэн бас анхаарч ажилладаг учраас л юм байгаа. За тэгэхээр 2-3 жил гэж ярьж байна. Магадгүй хүмүүс одоо ингээд нөгөө нэг их ойр хойрхон төрөх гээд төлөвлөд байдаг тий. Одоо нэгэнт одоо нэг удаадаа урт хугацааны амралт авсан юм чинь жил дараалал төрчиж гэдэг иймэрхүү байдал. Тэгэхээр энэ бол жирэмсэл төрөлтөнд ямар эрсдэл учруулдаг вэ? Ойрхон жирэмслэн гэдэг маань өөрөө эргээд эмэгтэйгийн одоо бие махбодод тус багталтын асуудал тий. Хит их ядрах одоо ингээд ойрхон төрөлтөд чинь өөрөө эмэгтэй хүнд маш их одоо асар их төвчээр маш их одоо ачааллыг бий болгодог. Тэгэхээр энийгээ өөрөө нөгөө давж чадаагүй гэж бол дараагийн жирэмслэлт маань үргэлжлээд ингээ явцдаг. Тэндээсээ гарч чадахгүй байсаар атал эмэгтэй маань өөрөө ингээд их ядрах, суйлдах, тус багталтанд төлчихгүй байсаар байгаа дараагийн ингээ хүндрэлүүд анхаг ууч өвчнүүд маань ингээд үүсэт явцдаг. Тэгэхээр ер нь бол жирэмслэлт төрөлтийг зөв төлөвлөх талаас л гэр бүлэрээ хамтдаа ярилцж байгаад ингээ шийдээд явах нь айгүй зөв гэж боддог. Яг өөртөө тохирсон тэр жирэмслэл сэргийлэх арга хэрэглээд юм уу те ингээд явж байгаа юм бол энийгээ бол төлөвлөөд явах бүрэн боломжтой. Ер нь бол тохиромжтой хугацаа нь бол 2-3 жил байдаг тий. Гэхдээ зарим одоо хосууд маань гэр бүлүүд маань бас ойрхон төрөх бодолтой ч гэдэм үү. Энэ бол мэдээж хүний нөхөн өрч үйл ажиллагаа тухайн эрх учраас тий тэр хүмүүсийн одоо ингээд өсөл тэмүүлэлтэй холбоотой үйл ажиллагаа учраас энд бол бас хориг тавьж болохгүй. Энд анхаарах зүйл нь юу вэ гэхээр одоо бие махбодтой өөртөө тохирсон витаминыг тий нэмэлт тэжээллийг эсвэл хоол хүнсээр маш сайн чанартай авдаг ч юм уу тий өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн эрүүл зөв хэм маягаар өөрийгөө эрүүлжүүлэх тий энэ тал дээр нь бас гэр бүлэнчдэр эмэгтэйчдэр өөр бас айгүй анхаарат явах юм бол болохгүй зүйл байна. За ерөнхийдөө ингээ манай нэвтрүүлгийн цаг өндөрлөгдөх чинь. За зочинд маань бас манай эмэгтэйчүүд бүсгүүчүүд маань хэлэх зөвлөмж байвал танд бас энэ цаг үлдээ. За юуны өмнө мэдээж одоо энэ богинохон цаг хугацаанд бас бүгдийг бол бас ярьж таны мэдүүлж бас чадахгүй байх гэж бодож байна. Гэхдээ бол яг миний хувьд бол одоо өргүүдлийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг юм чимрэгчлэлийн хувьд бол сүүлийн жилүүдэд анхаарал татж байгаа зүйл бол энэ өргүүдлийн тусламж үйлчлэгээ авах шаардлага маш их нэмэгдэж байна. Тухайлбал одоо манай төвийн үйл ажиллагаа ачаалал бол одоо өдөр их тусмал маш их нэмэгдэж байгаа. Энэ маань бол өөрөө юуг харуулдаг байна вэ гэхээр гэр бүлийн асуудын өргүүдэл жилээс жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай болчлоо. Тэгэхээр энэ асуудалд бас одоо манай залуучууд маань ялангуяа илүү анхаарлаа хандуулж тий эндээс урьдчилан сэргийлэх гэр бүлээ аягүй сайхан зөв насандаа тий эрт төлөвлөөд аль болох одоо үр хөндлөлтөөс зайлсхийх тий ийм асуудлуудаас зохицуулж сайхан эрүүл гэр бүл төлөвлөж явах нь бол хөрч үйл ажиллагааг бас аягүй зөв хангаж явахд бас маш том чухал нөлөө үзүүлдэг шүү. Бусад зүйл аль хэзээ болоод өнгөрсний дараа одоо ингээд өргөдлийн асуудалтай болох биш. Тухайн одоо сайхан гэр бүлээ төлөвлөөд явах хугацаанд ингээд явах юм бол бас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тий. Эмчэд бас эрт хандах хэрэгтэй. Мэдээж одоо өргөдлийн мэрэгчлэнүүд бас олон болчлоо. Тий. Тэгэхээр аль эрт одоо жишээлбэл жирэмслээс сэргийлэх ямар нэгэн арга хэрэглээгүй нэг жил ба түүнээс дээш болсон тохиолдолд тогтмол бэлгийн харилцаатай байгаа тохиолдолд бол жирэмслэхгүй байх юм бол энэ бол өөрөө өргөдөл. Тийм учраас бас аль болох эрт эмч мэрэгчлэнд хандаад мөн энэ дээр бол бас 35 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд бол заавал жил гэхгүй 6 сараас дээш хугацаанд хэрвээ та ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байхад одоо бэлгийн харилцаа тогтмол байхад жирэмслэхгүй байх юм бол та өргөдөлтэйгээд одоо өргөдлийн мэрэгчлэлтэнд хандах шаардлагатай шүү. Тэгэхээр энэ асуудал бас айгүй чухал асуудал гэдгийг бас сүүлийн мөчид анхааруулж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд бас манай урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн Алхим аимштай маш их баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлгийн манай телевизийн редакцаас бас танд өчүүхэн одоо бэлгийн гоё медикал эмнэлгээр үйлчлүүлэх юм эрхэм бичгээр таныг бас хүрэлцэн ирсэнд баярлаж бас манай хамтлагаас бэлэг барьж байгаамаа. За ингээд энэ хүрээд эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.